За цонхны дулаан алдагдлыг бууруулах бас нэг арга бол шилний дотор гадаргуудаар ийм одоо пленк гэж нэрлэе. Ийм хуулга наах ажил байдаг. За тэгэхээр энэ цонхны дотор талын хайс бол мэдээж танай гэрийн дулаан алдагдлыг бууруулах нь өөрөөр хэлбэл төвлийн дулаалга болж өгнө гэсэн үг. Нөгөөтэйгүр гаднаас харагдах байдал нь хязгаарлагддаг учраас таны хувийн орон зайг ийм хамгаалах нэг зүйл болж байна. Мэдээж энэ дулаалгыг бүх төрлийн цонхонд ашиглах боломжтой. Энэ дулаалга ч юм уу эсвэл цонхны наалт хэр үр ашигтай байх вэ гэдэг зүйл энийг бид нар бас л нэг нь наалттай нэг нь наалтгүй гэдэг байдлаар ижилхэн шилэн багснуудын дотор гадаргуу дээр энэ гадаргуугийн температурыг хэмжиж хэр үр дүнтэй байна гэдгийг тодорхойлдог. За мэдээж хэрхэн суйрлуулах вэ гэдэг асуудал хамгийн эхлээд цонхны гадаргуу ч өөрөө маш цэвэрхэн байх ёстой. Усаар шүрсний дараа бид нар резинийн ийм шпатл ашиглаж цонхоо цэвэрлэдэг. Цонхны гадаргуу цэвэрхэн болчихж байгаа учраас ахиад усаа шүрч жагаад бүгдээрээ л машины шилэн дээр хуулга нааж явахыг харсан байх. Яг тэр зарчмаар ингээд хуулга шилэн дээрээ бэхлээд шпатлаараа хөөгөөд ингээд эхлээ явчихдаг. За ийм зарчмаар хийдэг. Суйрлуулахад маш хялбархан ийм арга байж байгаа. Тэгэхээр ийм хялбархан байдлаар та бас цонхныхоо дулаан алдагдлыг бууруулах боломжтой гэсэн үг. Дараагийн нэг асуулт бол мэдээж үнийн асуудал байдаг. За ихэвчлэн зах зээл дээр нэг м20-с м50 энтэйгээр за 10-аас 25 мянган хооронд зарагддаг. Гэхдээ та бүхэн сонголт хийхдээ дандаа тунгалаг гэдэг тийм хувилбарыг сонгож хийгээрэй гэж зөвлөе.